ингээд хайрын уншлага хийхдээ ерөнхийдөө хайр дурлалын тал дээр ямар хөө байр байдалтай байна, ирээдүйд яахаар байна. Тэгээд ямар хөө зөвлөгөө өгч ийн захиуснаас нэгээд иймэрхүү зүйлсийг үзэж өгье гэж бодсон. За энэ бол ингээд 3 группийн картууд байгаа. Нэгдүгээр групп нь болохоор энэ Moonstone гэдэг сарны чулуутай. Харин Oracle card нь болохоор энэ Opal гэдэг ийм карттай. Your children on earth and in heaven are happy and well cared for by God and the angels. гэдэг юм. Харин 2 дугаар группийнх нь болохоор ийм чулуун болохоор ийм Green Aventurine гэдэг ийм ногоон өндрөн байгаа. Тэгээ ногоон өндрөн чулуун маань болохоор бас их боломжийг бэлэгддэг. Ер нь бол боломжийн чулуу гэж яригддаг. Харин Oracle card нь болохоор ийм Seraphina гэдэг ийм Angel-ийн Oracle. Энэ нь болохоор I am the angel of families. A happy change or addition is coming to your family гэж юм. Гоё зүйлсийг авчирч байгаа л юм шиг санагдаж байна. Харин 3 дугаар бүлгийнх нь болохоор чулуу нь болохоор энэ Tiger's Eye гэдэг ийм чулуу байгаа. Энэ нь болохоор эрч хүчтэй ийм зөрөгтлөө байдлыг бэлэгддэг чулуу байгаа. Харин Oracle card нь гэх юм бол энэ Rochelle гэдэг ийм Angel-ийн. Тэгээд энэ нь болохоор as you honor and follow the guidance of your heart, prosperity is coming to you now гэж байгаа байхгүй юу? Тэгээд 3 группээс ингэ сонгоно. За ингээд яг анхаарлаа сайн төвлөрүүлж агаад гэтээ яг аль нь чиний ингээд нүдийг чинь татж байна, аль нь яг ингээд таны нүдийг татчихин, тэрийг сайн ингээд дотроо анзаарч мэдэрч агаад үнэхээр яг сонгогдорой гэх юм бол үнэхээр яг тэр группт мессеж яг ингээд өөрөө чи сонсох хэвээр мессеж байгаа бол айгүй намайг сонгооч гэсэн яг нэг тийм татж байгаа юм шиг тийм мэдрэмж айгүй сайн төрдөг юм шиг санагдсан надад болохоор. Тэгээд айгүй сайн тодорхой сонсож сонгорой. Бас яг бүгдийг үздэг хүмүүсээс айгүй байд юм билээ. Тэгээд ихгүйгээр яг үнэхээр сонсох хэрэгтэй юм аа сонсорой л гэж зөвлөё. За. Нэгдүгээр группийг сонгосон хүмүүс маань уншлагатай тавтай морил. Нэгдүгээр группийг сонгосон бол энэ Opal гэдэг Angel-ийн Oracle-ыг тэгээд Moonstone-тэй сонгосон байгаа. Тэгээд сайн нэгдүгээр группийнхныг бол хүзрийн унааж хаад нэлийн хэцүү өөрийн сэтгэл зүрхээ ингээд нэлийн үл тоон байж юм бодлынхон тэр сонголтыг ийм хүндэтгсэн тийм нэлийн ийм ширүүн шийдвэр гаргасан байж магадгүй. Ер нь бол хүнээс болсон ч юм уу эсвэл харилцаандаа бол нэлийн ийм шийдвэр гаргасан юм шиг харагдаж байгаа байхгүй. Тэгээд сонгосон Oracle дээр нь яасан бэ гэхлээр сонгосон Oracle дээр нь болохоор ийм Opal гэдэг энэ Angel нь болохоор Your children on earth and in heaven are happy and well cared for by God and the angels гэж байгаа байхгүй юу? Тэгээд надад энийг уншаад хамгийн түрүү мэдрэгдсэн мэдрэмж нь яг юу байх юм бэ гэх юм бол энийг ингээд үзэж байгаа зарим хүмүүс маань ер нь бол нэлээд бага хувь шүү. Тийм их хувь гэж бол бодохгүй байна. Ер нь нэлээд бага тиймэрхүү үнийг үзэж байгаа хүмүүс нь аборт хийлгсэн байж магадгүй. Эсвэл хүүхдээсээ холдсон ч юм уу тиймэрхүү байж магадгүй гэсэн нэрээ амирх мэдрэгдэж байна. Бусдынхын хувьд гэх юм бол ерөнхийдөө ингээд дотоод хүүхдээ айгүй Зайл get lost go жоохон хүнд нэрхтэй бол санагдсан байна.
Гэхдээ заримын хувьд бол гэх юм бол ерөнхийдөө ийм дотоод хүүхдийн анаалтыг нэлээд хийхээгээ сонгосон, дотоод хүүхдээ сонгосон, дотоод хүүхдээ хүндэлж байгаа тийм юм шиг санагдаж байна надад бол. Тэгээд өдрүүдийг нь бол харахад аюу том decision бол гаргасан. Тэгээд энэ decision нь ерөөсөө ингээд өөрийн чинь жаргалтай болгоогүй. Жаргалтай болохгүй, жаргалтай ингээд яг одоогийн нөхцөл байдал чинь бол ийм жаргалтай ийм тийм одоогийн жаргалтай ийм 50 байдлыг бол сонгосон тийм өдөр биш. Харин ч илүү юм хүсчихсэн юмудаа авахгүй байхыг сонгосон тийм шийдвэр юм шиг санагдаж байгаа. Гэхдээ ирээдүйдээ энэ сонголтыг сонгосон нь илүү өөр өгөөж өгөх юм шиг. Тэгээд яг одоогоор бол ийм tower байна, devil байна, ийм моментуудыг бол туулж байгаа. Тэгэхээр энэ яасан бэ гэхээр toxic харилцаанаас бас гарсан байж болно. Тэгээд яг ийм tower moment бол юу нэг айгүй хэцүү момент байдаг шүү дээ. Нэг удаан байхыг бол хүсэхгүй нэрэг. Devil ч гэсэн ер нь бол ийм муу юмнуудаас бол ингэ салах хэрэгтэй. Гэтэ энийг бол надад ингэж яг мэдрэхэд бол ийм энэ tower moment-ийг ингээд айгүй сайн мэдэрч байгаа. Одоо ингээд бүр яг энэ шийдвэрийг гаргаснаас хойш ингээд бүр яахаа мэдхээ болцсон. Яах ёстой юм бол гэдгээ мэдэхгүй байгаа. Айгүй хэрэгэлсэн, доторх бодлуудаа өөрөө сүтгэсэн, мэдрэмжээс үтгсэн юм шиг тиймэрхүү юмуд айгүй гарч ирж байгаа байхгүй. Гэхдээ энэ сүтгэх гэж байгаа юм нь өөрөө чинь юм уу ямар нэгэн дотоод чөтгөр гэж гарч ирээд байгаа байхгүй юу? Би ингээд токсик харилцаа гэж хэлсэн шүү дээ. Токсик харилцаа байж болно. Эсвэл өөрөө чинь токсик байдалч байж болно. Ямар ч байсан энэ зүйлсээс айгүй салахыг хичээж байгаа. Салахаар нөхцөл байдал ч гэсэн бүр өөрөө ийм аргагүй байдалд ингээд хүрээд ирсэн юм шиг санагдаж байна. Тэгээд энэ нөхцөл байдал нь яг ингээд яаж исэн бэ гэхээр ингээд энд ингээд Queen of Wands ингээд байгаа байхгүй юу? Queen of Wands ингээд хатуу дундаас бол хамгийн гоё хатан, хамгийн ийм дур булаам, хамгийн attractive, хамгийн хүссэн болгоноо авч чаддаг, хамгийн manifesting хүч чадал сайтай тийм хатан. Гэхдээ энэний дараагаар нь гарсан юм болохоор Nine of Pentacles нь буруу хараад гарсан байгаа байхгүй юу? Тэгэхээр надад юу гэж мэдрэгдсэн бэ гэхээр ингээд энэ ситүэйшнд ингээд одоо энэ decision-ыг гаргахгүй ингээд байгаад байх юм бол өөртөө итгэх итгэлээ улам алдаадсан. Та ингээд өөрөө ямар гоё хүн бэ гэдгээ өөрөө мэдэрч чадахгүй байгаад байсан гэж амар харагдаж байна. Өөрийнхөө үн цэнийг мэдэрч чадахгүй, өөрийнхөө хүссэн зүйлсээ авч чадахгүй, нэг л ингээд өөрөө чинь хүслээс ингээд бүр холдуулаад байгаа юм шиг. Өөрийг чинь яг ингээд өөрөөс чинь холдуулаад байгаа юм шиг тийм муухай мэдрэмжийг мэдэрч исэн зүйлээс бол яг ингээд салахыг ингээд сонгосон гэж харагдаж байна. Тэгээд энэ нь бол яг юм хуучин харилцаа гэж харагдаад байгаа байхгүй юу? Ерөнхийдөө бол тэгээд энэ харилцаанаас бол ингээд салж байгаа. Одоо ингээд салахыг сонгосон. Эсвэл дөнгөж саяхан ч бас салсан байж болно тийм. Ямар ч үсэн энэ decision-ыг бол гаргачаад толгойдоо ч юм эсвэл бодцоод яг энэ бичлэгийг бол үзэж байгаа гэж бол би бол бодож байна. Тэгээд энэ яаж аав вэ гэхлээр ингээд угаасаа л ийм хоёрын аяг шиг гоё харилцаа биш, хоёрын аяг шиг гоё connected биш. Ийм ерөн жоохон ийм материаллог, тийм lustful ч юм уу тиймэрхүү юмн дээр за миний хоолой өвдөд байна. Энэ тэгэхээр дотоод мэдрэмжээ илэрхийлэх хоолойн чакра нь бас блоктэй байж магадгүй. Айгүй аргач юм. Тэгээд ийм хоёрын ийм аяг шиг ийм гоё харилцаа биш гэдгийг дотроо айгүй ухаарч байгаа, мэдрэмжээ айгүй сонсож байгаа харагдаж байна ерөнхийдөө. Мэдрэмжээ сонсоод яг өөрийнхөө хүслийг сонсоод энэ шийдвэрийг гаргаж байгаа гэж бол надад бол харагдаж байна. Гэхдээ энэ шийдвэр дээр бол бас айгүй бат цогссон харагдаж байна. Ер нь л нэлээд буцаж няцхааргүй. Гэхдээ Queen of Cups energy-нд бас байгаа шүү дээ. Одоо мэдрэмж сэтгэлээ айгүй сайн сонсож байгаа. Мэдрэмж сэтгэлээ дагаж чадж байгаа. Өөрийгөө тэгж их хайрлахыг сонгож байгаа. Тэрнийхээ хажуугаар энэ хүнтэйгээ бас ингэж байсан. Тэр өнгөрсөн дурсамжуудыг айгүй бодож байгаа харагдаж байна. Гэхдээ айгүй жаргалтай дурсамжуудаа, өнгөрсөн жаргалтай дурсамжуудаа ингэж бодоод ийм носталжи айгүй авч байгаа ч гэсэн ерөөсөө энэ зүйлд бол ийм ирээдүй байхгүй гэдгийг айгүйсан ухаарч хасан гэдэг нь
бол надад бол аюу харагдчихээн. Одоогийн байгаа байдал нь бол за ингээд энэ байдалд ингээд таарч байвал ингээд энэ бол нэгдүгээр групп яг үргэлж уншлага болмоо гэсэн үг. Тэгээд энэ бол бас одоо ингээд яг одоогийн байдлыг үзэж байгаа ч гэсэн нэг төрлийн energy check. Тэгээд энэ байдалд үнэхээр татагдахгүй байвал өөр группүүдийг бас сонгоод үзээрэй гэж санал болгоё. За тэгээд дараа нь болохоор ойрын үед ирж байгаа зүйлсийг нь хараад сахиусны зөвлөгөөг нь харж өгнө. Гэж асуухад бол ингээд энэ хөдрүүдийг бол харахад шууд юм тодорхой багш байгаа байхгүй юу. Тэгээд сая одоогийн байдал дээр ийм tower moment энэ devil-ийн айгу устгах гэж хичээж байгаа тий. Нэлээд нутгшгаа гүн орсон, ер нь жоохон өөрийгөө isolate хийсэн, мэдрэмжээ гүн орж мэдэрсэн тийм мэдрэмжтэй байсан бол одоо ирэх зүйл нь болохоор ингээд яг гоо та өөрөө бол ингээд нэг юм хийх хүсэлгүй, нэг л юм итгэхгүй ер нь жоохон ингээ одоо байгаагаараа байхаар ч гэсэн ийм амьдралын ирэх юм гэх юм уу тий одоо өөсө цаанаас ирэх ёстой байсан зүйлс чинь ингээд ирнэ бол зөндөө боломжууд гарч ирнэ гэж гарч ирж байна. Тэгээд энэ боломжууд нь гарч ирснээр та өөрийгөө isolate хийсэн, өөрийгөө тусгаарласан, өөрийнхөө доторхыг мэдэхгүй байсан, юу мэдрэмжээ сонсохгүй байсан тэрнээсээ бол ер нь гарна гэж харагдаж байна. Тэрнээсээ гарч эхлэхэд болохоор ингээд одоо яг ингээд өөр чинь мэдрэгжсэн мэдрэмж нь болохоор одоо өмнөх харилцаагаа дуусгасан бас яг юм тийм мэдрэмж байсан байгаа шүү дээ. Одоо ямар нэгэн тийм юмнаас салсан. Тэгээд тэрнээсээ бол ингээд салсан учраас ийм тийм бүх юм алдсан юм шиг гэхдээ яг үндэ алдаагүй байдаг тий. Тэрийг аюулсаа ухаарч байгаа юм шиг. Тэгээд надад дахиад боломж байгаа юм байна гэдэг ингээд ер нь л ингээд нэлээд харж үзсэн, өөрийгөө ойлгосон тэгж байгаа ч гэсэн бас л ингээд яг нэг тийм бүрэн тэр хуучин зүйлсээс яг ингээд ангижирч чадаагүй хуучин зүйлсийг одоо хүртэл ийм үнэхээр одоо ингээд надад яг ингээд орж ирж байгаа жишээ нь яг юу юм бэ гэвэл одоо ингээд арай гэж юм амар харилцаанаас гарчаад ингээд дараа нь зөндөө бол хүмүүстэй болцож үздэг штеп. Тэгсэн ч гэсэн ингээд бүтэн марталгүй нөгөө үнтэйг ингээд харьцуулаад явдаг тийм нэг айгүй амар айгүй их мэдрэгдэж байна. Гэхдээ энэ нь бол ингээд за би бол болохгүй ингээд яг гэхдээ ийм санаж ийм дурсан биш зүгээр юм яг жигнэс ийм харьцуулсан мэдрэмж байгаа байхгүй юу? Тэгээд яг энийгээ ер нь өөрөө ухаарад ч юм уу нэлийн юм буруугаар нэг бодохгүйгээр ер нь байж ахт чи ингээд яг ийм нэг хүн бол орж ирэхээр тэгээд тэр хүн нь юу вэ гэхээр яг өөрөөс чинь дүү ээж магадгүй. Эсвэл энерги юм амьдралын ухаан тиймэрхүү хүний хувьд жоохон дүү ээж магадгүй. Ингээ Page of Pentacles байгаа байхгүй юу? Page of Swords байгаа байхгүй юу? Тэгээд энэ нь болохоор ийм нэлийн юм communication-ыг ингээд хийхийг хүсэж байгаа. Тэгээд Page юм чинь бас арай жоохон дүү тиймэрхүү хүмүүсийг илтгэдэг. Тэгэнгүүт энэ хүн гарч ирснээр яг яах вэ гэхээр энэ хүн гарч ирээд өөрийн чинь ийм зүн совинд чи яг нэг тийм энэ хүнийг хүлээж исэн юм шиг тийм мэдрэмж аяусаа орж ирнэ. Тэгээд энэ хүн чинь өөрөө айгүй passionately одоо энд Ace of Wands байгаа байхгүй юу? Тэгээд ерөнхийдөө бол таараа сонирхдаг хүмүүс нь бол энийг нэлээ мэдж байгаа байх бас жоохон ийм бие харилцаанд хурд орох гэж магадгүй. Эсвэл нэг love language-ийн touch ч юм уу тиймэрхүү бас байж болно. Гэхдээ энэ яг өөрт чинь мэдрэгдэх мэдрэмж нь гэх юм бол яг ийм үнэхээр яг ийм доторх ийм high priestess-ийг чинь сэрэж байгаа юм шиг ийм зүүн савинд чинь ингээд мэдрэгдээд байсан юм шиг тийм мэдрэмжийг айгүй өгөхөр байгаа байхгүй юу? Тэгээд энэ хүнтэйгээ бол ингээд нийлхийн үед бол нийлнэ. Яг ийм сэтгэлээ ярилцаад ч юм уу яг нэг тийм сэтгэлийн холбогдол байгаа гэдгээ бол мэдээд нийлхийн үед бол нийлэгч гэсэн ийм сэтгэлээ илэрхийлэх эсвэл илэрхийлэх байх гэсэн сонголтоос айгүй гарч ирдэг штеп хүмүүсийн амьдралд ерөнхийдөө бол одоо харилцаанд нэлээд их гарч ирдэг штеп.
Тэгээд энэ дээр яасан бэ гэхэлэр өмнөх харилцаанаас аюул шархавцсан байгаа. Тэгээ энэ шархаа бас яг бүгдийг эдгээсэн гэж бол байхгүй шүү дээ. Тэгээд энээсээ болоод нөгөө хүндээ жоохон хатуу хандах гэдэг байгаа байхгүй юу? Яг хатуу хандах гад байгаа бол гарч ирж байна яг юм. Энд дээр ингээд Knight of Swords гарч ирээд байгаа байхгүй юу? Гэхдээ энэ дээр энэ үзүрэн дээр бол эмхтэй үнтэй байгаад. Тэгээд ер нь яг тийм өөрийнхөө сэтгэлийг ингээд бодсон биш. Гэхдээ бас харилцаагаа нэхээ аюу бодсон биш яг юм. Өөрийнхөө юм эгог дагсан хариулт гэж байдаг ингээд юм сонголт гэж байдаг шүү дээ. Эгог дагсан, өөрийнхөө бардам цан гимтэхгүй байхыг сонгосон. Яг тийм сонголт, тийм хандлагаар ингээ хандах гэдэг ч магадгүй гэж аюу харагдаж байна. Тэгээд тэр хандлага нь болохоор энэ харилцаанд байгаа хоёр хүн тийм ээ. Та хоёрыг хойлонг нь айгүйх юм зовоохоор харагдаад байгаа байхгүй юу? Гэхдээ нөгөө хүн чинь яг юм айгу ойлгож хандахаар байгаа байхгүй юу? Энийг чинь ойлгоод улам ярилцъя, улам за чи доторхтойгоо ярилцаа, чи дотоод хүнтэйгээ ажиллаад хаа гэж өөрт чинь яг илүү хэлж байгаад ингээд өөрөө чинь хүлээх хандлагатай ч юм уу тий. Ер нь тиймэрхүү байх гэдэг харагдаж байна. Тэгээд ийм одоо юу гэмдэ өөрөө ч гэсэн та гэхдээ өөрөө бас өөрийгөө ингээд яг би доторхоо яг сайн хайрлахгүй байна да гэдгийг аюусаа мэдчихэж байгаа юм шиг харагдаж байна. Ер нь за би ер нь жоохон доторхоосоо бас жоохон нуур тухтаагаад байгаа юм байна да гэдгийг. Тэгээд мэдчихэж байгаа болохоор юм өөрийгөө хайрлах тал дээр бол за гэдэг айгу нааштайгаар хүлээж авч байгаа харагдаж байна ерөнхийдөө бол. Тэгээд ерөнхий ирэх байдал ер нь ирээдүйн гэвэл ер нь ирээдүйд ирэх зүйлс гэх юм бол тийм нэг жоохон иймэрхүү байна. Одоо харин сахиуснаас нь зөвлөгөө авч үгүй. Сахиус нь яг ингээд чи яагаад өгвөл зүгээр вэ? Яасан дээр вэ? Сахиусныхын зөвлөгөөг харахад бол ингээд ийм 5 карт гарч ирлээ. За тэгээд companionship гэж байгаа байхгүй юу? Энэ болохоор when you fully bless and embrace your aloneness, you're ready for the ones who are meant to be with you. May I welcome the solitude knowing it will open the way for all healthy relationships гэж байгаа байхгүй юу? Ерөнхийдөө бол яг ингээд ганцаараа байсан ч гэсэн хайрыг мэдэрдэг болоо. Тэгтлээ яг ингээд үнэхээр өөрлөгөө ороогүй байна гэдгийг чинь бол сануулж байна. Тэгээд дараагийнх нь болохоор despair гэж байгаа байхгүй юу? I need your divine intercession right now. Oh great spirit, lift this darkness from my soul. Free me from this burden. Open me to your highest plan. May I be peaceful vessel for your love. Ингэсэн надад ингээд та өөрөө сахиуснуудаас аягүй гуйсан харагдчихээн. Ерөнхийдөө бол яг ингээд нөгөө нэг хэцүү tower moment байгаа шүү дээ. Тэр моменттэй байхдаа намайг энэ хард үйлсээс салгаад өгөлтөө гуйж байна. Надаас энэ том ачааг аваад өгөлтөө. Би үнэхээр тайван гоё юм амьдралаараа амьдрмаар байна. Намайг өөрийнхөө том төлөвлөгөөнд багтаал та гэдэг айгу гуйсан харагдаж байна. Тэгээ сахиуснууд нь бол айгу сонсож байна гэд энийгээр харуулж ах шүү байна. За тэгээд gratitude гэж юм л да. Find just one thing that you feel grateful for right now and let that great gratitude pour through your body. It's healing balm like the warmth of the sun. Тэгээ өгж байгаа зөвлөгөө нь болохоор яг ингээд энэ зүйлийг хийсэн ба энд одоо та өөрөө тэр хүнээс яа зааж хараа гэж. Миний нүд айгу нүдэнд яг юм орсон юм шиг санагдаад ингээд тэр юм авахгүй тань. Тэгэхээр яг ингээд энэ нь бас яг яаж байгаа байж магадгүй. Ерөнхийдөө бол нүдээ нэгээд хараа. Чи ганцхан зааваагүй штэ. Өөрийнхөө жаргалтай байгаа тэр бүх зүйлсийг харалтаа гэдгийг аягүй сайн сануулж ах шиг байна. Ер нь өөртөө байгаа бүхэндээ талархаж амьдр
талархахыг айгүй сайн бод. Талархал чинь өөрөө чинь ингээд эдгээлт ангаалт болно гэдгийг айгүй сайн хэлж байгаа шиг байна. Тэгээд love. It's not about finding love. You are love itself. Help me, Lord, to send so much compassion and caring to the inner child that I always remember I myself am love. Гинэ. Тэгээд энэ нь бол inner child чинь юусоо хайрыг мэдэрч чадахгүй байна гэдгийг аягүй сайн хэлж байна. Inner child-а бүр хайцсан байна гэдгийг чинь аягүй сайн харж байна. Ингээд хайр гэдэг чинь ингээд хайрыг олно гэсэн биш. Өөрт ингээд хайрыг ялгаруулж яхад ингээд хайр ирнэ гэдгийг аягүй сайн сануулж ах шиг байна. Та өөрөө ингээд хайрыг ингээд мэдэрч хайр гэж мэдрэх ёсгүй. Одоо юу гэмдэ ингээд хайрыг хайж мэдрэх ёсгүй. Хайрыг тийм учраас гэж мэдрэх ёсгүй. Хайр гэдэг бол ямар гоё зүйл вэ? Надад байдаг. Байнга надад байдаг. Хүн бүрт байдаг гэдгийг ухаараасаа гэж хэлж байна. Өөрийгөө хайрлаасаа, өөрийгөө хайр гэдгийг мэдрээсэй. Өөрөө чинь дотоод хүүхдийг хангалттай тэр хайрыг өгөөсэй гэж хэлүүлж байна. Тэгээд challenges. Unbearable situations throw you directly into God's arms if you are open. Please take over, divine, and guide the right actions. Please take this burden and show me your will. Ингэнэ. Тэгээд өөрийгөө үнэхээр энэ зүйлстэй бэлэн болгохтлоо юм хүсэл эрмэлзэлтэй бэлэн болгохтлоо дотортойгоо сайн ажиллаа та гэж бол хэлж байна. Ерөнхийдөө бол тийм. Гэтэ энэ группийн сонгогдож байгаа юм сахиуснуудын хувьд ерөнхийдөө жоохон юм загнах хандлага руугаа орж ийнө гэж би бол бодож байна. Надад айгүй хүн дээр хэлээд байгаа ч гэсэн би айгүй зөөлрөөр гараад байгаа байхгүй жоохон. Гэтэ хүнийх амир тийм зөөлрөөрч яг хэлэн л дээ. Альт яг нэг жоохон яжлах өгнүүд хэлдэг штэ. Тэрийг яг хэлэх гээд би ингэ хэлэхгүй байгаа байхгүй юу? Жоохон. Тэгээд ерөнхийдөө сахиуснууд нь бол жоохон юм бид нар ингэ байгаад чинь чи ингэ над нэг унсан юм руугаа л хараад өөрийгөө улам унгаагаад ах юм аа гэж ерөнхийдөө бол яг хэлэх гээд айгу загнах гадах шиг хандлагатай байна. Тэгэд өөрөө чи хайр штэ чи өөрийгөө ойлголоо доо. Чи ихлээд өөрийгөө ойлгоогүй юм хүнийг ойлгох гэж хэлж байгаа юм шиг шууд санагдаж байна. Өөрийгөө ойлгоо дотоод хүүхдээ ангаа дотоод хүүхдээ ихлээд ядаж ойлгоотголтой гуйж гинэ гэж хэлж байгаа юм шиг айгүй санагдаж байна. За тэгээд ерөнхийдөө бол сахиуснуудын зөвлөгөө гэх юм бол ийм байна. За ингээд уншлагын ерөнхийдөө бол дууслаа. За баярлалаа. 20 дугаар группыг сонгосон хүмүүс маань уншлагатай тавтан байрал. За 2 дугаар группыг сонгосон хүмүүсийн маань уншлага хэлж байна одоо үгээр. Одоогоор бол яг ингээд энергийн шалгалтыг хийхийн тулд тийм яг одоогийн байгаа байдлыг гаргасан байгаа. Тэгээд 2 дугаар группыг сонгосон бол энэ Green Aventurine гэдэг ногоон өндрөм чулууг эсвэл Angel Oracle нь Seraphina гэдэг юм Angel-ийн Oracle-ыг сонгосон байх хэвээр. Тэгээд Seraphina гэдэг энэ Angel-ийн Oracle нь болохоор I am the angel of families. A happy change or addition is coming to your family гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр би энийг ер нь бодохдоо ингээд аль хэдийн хостой хүмүүс юм уу аль хэдийн өөрийн гэсэн ингээд энэ хүн миний хүн гэсэн бодолтой хүмүүс л үзэх юм шиг санагдаж байна. Ер нь бол нэг сингл энерги бол нэг мэдрэгдэхгүй байна. Тэгээд групп хоёрынх нь яг ингээд одоогийн байгаа байдал нь ямар хөө байна вэ гэдгийг асуухад болохоор ямар нэгэн дуусгаад байгаа зүйлийг дуусгахгүй ингээд барьж яваад байгаа байдалтай айгүй харагдаж байна. Яг ингээд дуусах ёстой, цаг нь болцсон гэдгийг ингээд айгүй сайн ертөнц ингээд байгаа байдал чинь ингээд харуулад байгаа дангууд энэ ингээд дайц хөзөр ингээд буруу ард гараад ирсэн бод. Дайц хөзөр буруу ард гарч ирсэн дээр нь уртлах нь Queen of Cups ингээд байнгут өөртөө дасал болсон тэр зүйлийг ингээд өөрчлөхгүй, солихгүй, шинчлэхгүй гэдэг ингээд зуураад байгаа тийм энерги айгүй мэдрэгдэж байна. Тэгээд ийм энэ дээр болохоор King of Pentacles байгаа байхгүй юу? King of Pentacles нь гэхдээ буруу орчихсон. Тэгэхээр ер нь бол
нилээ юм өөрийн буруу үзэл бодол гэх юм уу тэрийгээ бас нэг тавьж явуулахгүй байгаа юм шиг санагдаж байна. Жохон өөрт чи ингээд үр өгөөж өгөхөө болчихсон. Уртынхаа хугацаанд ч гэсэн ингээд за би энэ дэр байвал ийм үр өгөөжтэй байна да гэсэн ч юм байхгүй. Ингээд ердөөсөө ингээд үр өгөөж өгөхгүй гэхдээ энэ зүйлдээ ингээд агүй удаан сэтгэлээ зориулчихсан, бодлоо зориулчихсан, мэдрэмжээ зориулчихсан. Тийм болохоор ингээд тавьж явуулах жоохон амаргүй бол байгаа. Гэхдээ ирээдүйд чинь бол энэ ингээд өөрөө чинь жаргалгүй болох зүйлээ гэж тэгж байгаа байхгүй юу? Энийг ингээд ирээдүйдээ хийгээл явах юм бол нэг амар жаргал тийм ингээд энийг тавьж явуулсан шигээ тэгж их гоё жаргал, баяр баясгал тийм гоё олон боломжуудыг бол авна гэж бол харагдахгүй байна. Тэгээд ерөнхийдөө бол уул нь ингээд энийг бол та өөрөө айгүй ойлгоцоо харагдаж байна. За би энэ зүйлийг тавьж явуулах хэрэгтэй. Би энэ зүйлийг ингээд надад үйлчлэхгүй болсон гэдгийг мэдж байгаа гэд ийм дотоод ухамсарчин бол айгүй ойлгоцсон харагдаж байна ерөнхийдөө. Тэгээд тэрнийхээ хажуугаар ингээд өөр шинэ юм ихлүүлэх, өөр ингээд зүйл рүү амбицтайгаар ингээд тэмүүлэх тэр зүйлээ бол ингээд олцсон байгаа байхгүй яг гол нь хүн юм уу бас хүн ч гэж болно л доо. Гэхдээ яг ийм ямар нэгэн хоёр сонголтын дунд гатцсан бол бас арай биш. Яг оюун ухамсараараа бол ингээд сонголтоо бол хийцэн. Тэр сонголт чинь бол илүү амбицтай хийх тэр юм чинь. Мэдээж хэрэг ингээд нөгөө зүйлээ дуусгаад те. Тэгээд тэр зүйл чинь болохоор угаасаа ирээдүйдээ ч юм уу ойрын хугацаанд ингээд юусоо тэр сонголтыг хийцэн чинь болохоор өөрөө чинь өмнө тэнийг илүү сайн мэдрүүлж байгаа гэх юм уу? Өөрөө өмнө тэнийг илүү сайн ойлгож байгаа. Өөрт чинь шинэ боломжууд байгаа гэдгийг аягүй сайн ойлгож байгаа. Гэхдээ нэг юм дөрвтэй алхам хийж чадахгүй байгаа тэрлүүгээ. Ингээд хүсэл зориг нь байгаа заага хэрнээ яг юм дөрвтэй алхам хийж чадахгүй яг шийдэмгий байж чадахгүй байгаад байгаа. Гэхдээ энэ алхмыг ингээд хийгээд ер нь энэ сонголтыг сонгосноороо энэ хүнийгээ ч юм уу сонгосноороо эсвэл энэ шинэ майндсет юм уу шинэ бодол ч юм уу те энийгээ сонгосноороо ер нь бол өөрийнхөө хүсэж байгаа болныг бол авч чадна. Тэгээд шинэ эхлэл юм шинэ зүйлс рүү айгуу гоё гүйж байгаа. Тийм өөрийнхөө хүссэн болгоныг ингээд авч байгаа тэрлүүгээ гүйж байгаа. Тийм энерги айгуу мэдрэгдэж байна. Айгуу юм. Өөртөө юм гоё шинэ эхлэлийг оруулж ирж байгаа. Эсвэл харилцаанд ч юм уу те. Тийм гоё шинэ зүйлс рүү тэмүүлж байгаа. Хуучныгаа ардаа орхисон, орхиж чадах гэж хичээж байгаа. Тийм гоё нэрийг бол мэдрэгдэж байна. Тэгээд яг ингээд энэ Serafina гээд Angel-ийн oracle дээр болохоор a happy change or addition is coming to your family гэдгийгсэн шүү дээ. Тэр нь болохоор угаасаа үнэхээр гоё шинэ боломжтой шинэ зүйлсүүдийг ирж байгаа. Тэгээд сахиус нь болохоор ийм гэр бүлийн сахиус бас байж болохоор удмынх нь яг энэ амьдралынхан тий. Тэгээд энэ нь болохоор яг ингээд за тийм ээ чи энэ замаараа юу н яваалаа чи айгу зөв явж байгаа. Чиний явж байгаа чинь болж гин шүү. Чамд ингээд ийм гой зүйлсүүд ирнэ. Чи одоо жоохон төвччихээ гэж амар хэлж байгаа юм шиг санагдаж байна. Ерөнхийдөө бол одоогийн байдал нь бол ийм байна. За. Одоо харин яг ирж буй зүйлс нь яг юу вэ? Ямар хөө ивэл вэ гэдгийг нь л харцгаая. За тэгээд групп 2-ыг маань сонгосон хүмүүс яг ямар шин зүйлс ирж байна вэ? Хайр дурлалын тал дээр нь шин мэдээ ирж байна вэ гэж асуухад болохоор ингээд хамгийн түрүүнд одоо өмнөх тэр одоогийн байдал дээрээс нь буруу ороод ирсэн нэг л тавьж явуулж чадахгүй байсан зүйлээ бол тавьж явуулж чадчихээн. Өөрийгөө сонгож чадчихээн гэж бол гарч ирж байна. Тэгээд ийм өөрийнхөө айдсыг аягүй давж байгаа харагдаж байна. Гэтэ яг өөрт чинь яг ингээд өөрийн чинь ингээд бодлуудаар хүрээлэгдсэн ч юм уу тиймэрхүү ямар нэгэн хашлага байсныг за үгүй юм байна гэд аягүй авж байгаа шинж харагдаж байна. Тэгээд яг ингээд тийм одоо ингээд энэ хайфент байгаа байхгүй юу? Энэ хайфенттэй аягүй сүртэй харагдаж чад. Яг энэ шиг ингээд үгүй би ийм байхыг сонгож байна гэд яг ингээд амар шийдэмгий гэхдээ тэрний хажуугаар бас аягүй инэрэлтэй. Тийм шийдвэрийг яг сонгоод яг юм шинэ зүйлсийг өөртөө дуудаж гин өөрийнхөө бүх хуучин зүйлсүүдийг устгаж гинэ. Тэгээ шинэ зүйлсийгээ бас аягүй сайн юм цензуртаа оруулж ирж байна гэж харагдаж байна. Тэгээ цензуртаа оруулж ирж байгаа нь яаж байгаа вэ гэхээр ингээд өмнө нь ч юм уу ямар нэгэн тийм харилцаанаасаа аюу тийм шудраг бус байдлыг мэдэрсэн байж болохоор
шудраг бусдын яг юм үгээ аван таараагүй яг юм эрэгтэй эмэгтэй хүний хоорондох 50-50 юм байхгүй тий. Яг тийм харилцаанд байж өөрийгөө айгүй зориулж үзчихсэн учраас өөртөө тийм их нэг ачаа өгөхгүй. Одоо энэ ингээд харах юм бол 10 сэлэн байна шүү дээ. Энэ бол бас айгүй хүнд нэрэг. Тийм болтлоо өөрийгөө тэгж зориулж явж үзсэн болохоор одоо бол үгүй би ирээдүйд үнэхээр өөрийгөө хайрлахыг сонгож байна. Хайрлуулахыг сонгож байна. Би энийг ачааг ингэж дахиж ингэж дааж явахгүй. Надад үнэхээр цуг даалцах хүн хэрэгтэй гэд ингэж явж байгаа санагдаж байна. Бас жоохон яг юм дөнгөж сайхан ч юм уу те бас юм харилцаанаасаа бас салсан байж болохоор биш магадгүй байна. Эсвэл салах ёстой харилцааг салахгүй яваад исэн байж магадгүй. Яг одоогоор те. Гэтээ ирээдүйд бол ер нь тавьж явуулж байна. Тавьж явуулаад өөрийгөө сонгож чадчихээн. Тавьж явуулаад өөрийгөө сонгоод айгуу сайн өөрийнхөө дотоодыг айгуу сайн сонсож чаднаа гэж бол гарч ирж байна. Өөрийнхөө дотоодыг сонсоод явж байхад бол өөрөө чинь хүсэл эрмэлзэл, зорилго, амбиц, ирээдүйдээ хиймээр байгаа тэр зүйлс чинь бүгдээрээ ингээд тодрогдоод хүрхэн гараад ирчин. Тэгээд ерөөсө гацалтын байдалтай бол гарч ирнэ гэж бол харагдахгүй байна. Яг одоо байсан чинь ч юм уу эсвэл дөнгөж сайхан гацалтаас гарч ирсэн ч юм уу тиймэрхүү нэр бас байсан байж болохоор нэлээ. Гэхдээ ирээдүйд ирэх зүйл чинь бол ерөөсөө юм гацаанд оруулахгүй, гацалтын байдалтай байхгүй. Юмсыг зөндөө олон өөрөөр харж өөртөө ашигтай зүйлсийг бүгдийг шүүрж авнаа гэж айгүй харагдаж байна. Тэгээд 2 дугаар группийн маань сонгосон хүмүүс айгүй гал нэрхтэй биш магадгүй. Гал нэрхтэй ихэр галын ордных бас байж болно. Нар сар мандалт нь хонь ном арслан бас айгүй байж болохоор тийм байна. Тэгээд ямар ч байсан айгүй гоё юм амбицтай өөрийгөө дахиж шинээр олж авч байгаа юм шиг тийм энергийг бол надад айгүй сайн мэдрүүлж байна. 2 дугаар групп маань. За одоо дараа нь болохоор сахиусныхаа зөвлөгөө нь яг юу гэж хэлж байна? Сахиус нь юу offer хиймээр байна? Юу гэж хэлмээр байна? Загнамаар байна уу? Магтмаар байна уу? Гэх тэрийг нас сонсч үгүй. За тэгээд групп 2-ийнхоо сахиуснуудын бол сахиусны зөвлөгөөг нь сонсоход бол сахиусны зөвлөгөөг нь бол харахад ийм групп 2-ыг сонгосон хүмүүс маань айгүй гал энергитэй хүмүүс байж магадгүй гэж хэлсэн шүү дээ. Тэгэхээр айгүй creative, ambition сайтай, нэлийн асуудлыг айгүй creative-ээр сонгодог, шийддэг. Одоо эсвэл ингээд бас уран бүтээлч юм уу тийм creative юм айгүй сайн хийж чаддаг. Өөрөөсөө л тийм creative energy гаргадаг, өөрөөсөө тийм creative бүтээлүүд гаргаж төрөвдөг тийм хүмүүс бас байгаа юм шиг айгүй харагдаж байна. Тэгээд энэ дээр болохоор ингээд гарч ирэхэд creative block гэж байгаа байхгүй юу? Ийм creativity чинь юм уу те одоо ингээд яг үнэхээр бүтээлч байдал юмсыг бүтээлчээр харах тэр зүйл чинь үнэхээр ийм блоктой байгаад байгаа бол тэрийгээ ингээд сайн тавьж явуулаарай гэж бол хэлж байна. Юмс ингээд энгийн бол байдаггүй чи бол creative нүдээр харах гэж төрөгдсөн хүн, creative нүдээрч харах хэвээр хүн тэгжээч чи өөрөө creative зүйлсээ бүтээх хэвээр. Тийм учраас бити ерөөсөө creative block-нд ороорой. Creative block-уудаа бүгдийг авч хаяарай. Биднээс асуугаарай гэж бол хэлж байна. Тэгээд энэ группийг сонгосон хүмүүс маань ялчгүй юм санхүүгийн жоохон хэцүү байдалд байж исэн байж магадгүй. Тэгээд тэрэн дээр болохоор ингээд санхүү дээрээ бол бити санаа зовоо. Санхүүгч нь бол биднэрт дагаад өгч болно. Санхүүс тэнгэр чинь дааж өгнө. Зүгээр мөнгө гэдэг чинь материалын зүйл иржил байдаг, явжил байдаг гэх тийм сэтгэлээр хандаарай. Санхүүч нь бол байнга л divine бидний гарт байна. Тэрэн дээр санаа зовох хэрэггүй гэж бол хэлж байна. Тэгээд hardship гэж байгаа байхгүй юу? Тэгээ энэ нь болохоор яг ингээд одоо бол ингээд үнэхээр яг хэцүү зүйлсийг яг туулж байгаа. Групп 2-ыг сонгосон хүмүүс маань бас айгүй юм хүчрхэг хүмүүс, нэлийн юм хүчтэй, сэтгэлийн хаттай тийм хүмүүс шиг харагдаж байна. Нэлийн юм баргийн зүйлд гундаад байдаггүй, баргийн зүйлд ингээд өөртөө ингээд нөлөөлүүлээд байдаггүй. Гэхдээ дотроо айгүйх нөлөөлүүлж яадаг. Тэрийг айгүй сайн харагдуулахгүй байж чаддаг ч юм уу те. Хүмүүст юу нэг зүгээр байж байгаа нь харагддаггүй. Тийм байж болохоор тэгээд энэ нь болохоор ингээд сахиус нь болохоор ямар их хэцүү зүйлсийг туулж байгааг ч юм бол бид нар мэдж байгаа. Бид нарт цаа итгээрээ. Бид нар ч бас чамааг ингэж их зовоосныхон хариудчих. Харин ингэж зовоосны чинь үнэлээ зөндөө гоё зүйлсийг авчирнаа. Зүгээр бид нарт гол нь сайн итгэж өгөөрэй гэж хэлж байна. Тэгээд true offering гэж байгаа байхгүй юу? Энэ нь бол болохоор ингээд одоо creative block байгаа хүмүүс гэдээ бас аягүй хэлсэн шүү дээ.
Тэр нь ингээд creative block тэрийг ингээд ямар нэгэн блоко бол ийм illusion тэг ямар нэгэн худал хуурмаг зүйлээр бол бити арилгаарай. Эсвэл тэр худал хуурмаг зүйлсийг блок бити болгоорой гэж бол хэлж байгаа санагдаж байна. Тэгээд яг ийм ямар ч ингээд зүйлсийн гарц, ямар ч ингээд зүйлсийн ингээд шийдэл нь бол ерөнхийдөө хайраас агуу гардаг гэж би бол өөрөө боддог. Ингээд хайр инэрлээс шүүж тунгааж хайр инэрлийг сонгож хийж гардаг гэж бол боддог. Тэгээд хайр инэрлийг тунгааж ингээд хайр инэрлээр бүх асуудалтай хандаарай. Чи өөрөө ингээд хайр инэрлээр хандах юм бол хайр инэрлийг сонгож байгаагаа харуулах юм бол бид нар ч бас чамд хайр инэрлийг сонгоно гэдгийг айгүй сайн хэлж байгаа шиг байна. Тэгээд enjoyment гэж байгаа нь болохоор яг ингээд өөрийгөө бити хүчлээрээ амьдарч байгаа гэдгээ сайн мэдэрэй гэж бол хэлж байгаа юм шиг санагдаж байна. Ингээд яг групп хоёрыг сонгосон хүмүүс маань бол нэлээ ингээд хүчтэй ямиг хүчлээд хийгээд байдаг тий. Гэхдээ энэ хүчлээд хийдэг гэдэг нь бас буруу юм биш. Гэхдээ зүгээр өөртөө аягүй сайн хүчилж чаддаг. Өөртөө ядрахгүй тэр цагаа сайн мэдэхгүй болтлоо ингээд амар хүчтэй байдаг тийм хүмүүс чиг бол санагдаж байна. Тэгээд яг амьдарч байгаа шүү, амьдралыг туулах хэрэгтэй шүү гэдгээ сайн санаарай гэж хэлж байгаа юм шиг санагдаж байна. Тэгээд ямар ч зүйлсийг ингээд гоё эрг нүдээр хардаг л хүмүүс байхаа. Ер нь creative block гэдэг гэхлээр тэгээд одоогийн байгаа байдал чинь ингээд creative block-нд байж болох ч гэсэн яг ингээд өөр цагт ингээд гоё зүйлсүүд бас зөндөө ирнэ. Тэрийг бас сайн бодож үзээрэй. Тэгээд тэрэндээ өөрийнхөө vibrate-ийг тааруулаад ингээд аль болох ингээд хурдан тэрийг ингээд хүртэхийн тулд өөрөө ч гэсэн ингээд enjoyment те бүх зүйлсийг ингээд айгуу гоё юм сэтгэл ханамжтайгаар харж сэтгэл ханамжтай байдлаа сайн өсгөрөө гэж бол хэлж байгаа шиг байна. Тийм. Гэхдээ ингээд сахиусууд нь яг нэг амир загинж мэгэж байгаа тийм бол шинжүүл харагдахгүй байна. Нэг тийм хажуунаас нь зөвлөж байгаа найз чих нь айгуу санагдаж байна. Надад бол яг 2 дугаар группыг сонгосон хүмүүс нь сахиустай айгуу найзууд байж болохоор. За тэгээд уншлах нь энэ үрээд дуслаа. За баярлаа. За ингээ 3 дугаар группыг маань сонгосон хүмүүс маань уншлахтаа тавтай байрал. Одоо эхлээд энергийн шалгалт болгоод одоогийн байгаа байдлыг нь бол харна. За тэгээд 3 дугаар группыг маань сонгосон хүмүүс маань болохоор энэ Tiger's Eye буюу энэ барын үдгээд ерөнхийдөө бол эрд ориг ирч хүчийг бэлтгэдэг энэ чулууг сонгосон байгаа. Тэгээд сонгосон Angel Oracle нь болохоор энэ Rochelle гэдэг Angel-ийн Oracle card байгаа. Тэгээд as you honor and follow the guidance of your heart, prosperity is coming to you now гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр ер нь 3 дахь бүлэг маань сонгосон хүмүүс маань нэлээд сүнслэг энергитэй, нэлээд сүнслэг ийм талтайгаа холбогдож чаддаг тиймэрхүү хүмүүс байгаа хаа гэж бол бодож байна. Тэгээд би яг үннийг хэлэхэд яг ингээд сая 3 дахь бүлгийнхаа уншлагыг уул нь бол хийсэн байхгүй юу? Тэгээд хийчээд босоод ингээд харсан чинь камер маань унтарсан байсан. Тэгээд ингээд энэ уншлагыг бол ингээд дахиад хийж байгаа. Тэгэхээр бол яг нэг тийм ингээд энэ уншлагыг ингээд хийхэд ч гэсэн яг ингээд жоох юм саад бартай амар их гарч ирээд байгаа юм шиг санагдаад байгаа байхгүй юу? Надад бол тэгээ энэ ч гэсэн ямар нэг зүйлийг бол хэлж байгаа байхаа л гэж бодож байна л доо. Гэхдээ яг ингээд нэг тийм таараа уншлагнаас бити асуулт хагаад хариулт чинь дотор ч байгаа гэж амар хэлж байгаа юм шиг санагдаад байгаа байхгүй юу? Яагаад вэ гэхээр энэ группийн хүмүүсийг бол би айгүй сүнслэг энергитэй гэдгийг бол амар их мэдэрч ийн л гэж бодож байна. Ер нь сахиуснуудтайгаа нэлийн холбоотой байдаг баха гэдэгт бол айгүй итгэж байна. Тэгээд ийм хариуцлагчийн дотор нь байгаа ямар сонголтыг хийж байгааг мэдж байгаа өөрөө тэгээд яг ийм буруу сонголтыг хийж байгаа гэдгийг ч гэсэн айгүй мэдж байгаа хүмүүс шиг санагдаад байгаа байхгүй юу? Ерөнхийдөө бол ингэж таараа үзэж байгаагаараа жоохон ийм дотоод өөртөө итгэхгүй байгаа байдал ч юм уу те. Тэрнээсээ болоод ингэж гаднаас хариулт хайгаад байгаа гэдгийг жоохон шүүмжлэлтэйгээр харуулж ах шиг байна гэж бол би бол бодож байна. Тэгээд яг ийм одоогийн байгаа байдал нь гэх юм бол ердөөс юм хүснээр нь болж өгөхгүй яг ийм хайрыг мэдэрсэн шиг мэдэрч чадахгүй тийм байдалтай байна. Яг ингэж official юм бүр тайтлтай болдог штэ ингэж жинхнээсээ үерхсэн найз охин гэрэлсэн нөхөр ихнэр гээл ингэж иймэрхүү тайтл ерөөсөө хүрч чадахгүй байгаа. Ямар нэг хүн байгаа бол ердөөсөө л яг юм сэв синглэрээ тиймэрхүү хүмүүс байгаа. Гэхдээ яг
Тэгээд яг нэг тийм ямарваа нэг хүн ингэж сэтгэл мэдрэмжээ илэрхийлж чадахгүй байгаа, илэрхийлж өгөхгүй байгаа. Тэрнээс лод ингээд нэлээд бухимдалтай байгаа юм шиг санагдчихэв. Тэгээд би ч гэсэн ингээд айгу бухимдлын энергиээр яриад байгаа юм шиг айгу санагдаж байна. Сайн надад ингэж амар хурдан бол ярихад тэгээд ингээд ямарваа нэг юм шийдэл хүсээд байгаа. Ингээд өөрийнхөө зорилго өөрийнхөө ингээд хязгаарыг бол нэлээд мэдж байгаа тиймэрхүү хүмүүс байна гэж бол харж байна. Тэгээд би ийм байдалд баймааргүй, би ийм муухай гацалтын энергинд баймааргүй байна. Надад шууд ингээд шийдэх ингээд шийдлүүд айгу хэрэгтэй байна гэдгийг бол амар их хэлж байна. Тэгээд яг одоогийн байгаа байдал нь бол яг ингээд Two of Cups шиг тийм гоё нэгдмэл ийм нэгдэлтэй өөр хүнтэй бол ийм нэгдэлтэй бол байдалд бол байж чадахгүй байгаа. Гэхдээ дотроос нь бол ундрах хайр зөндөө их байгаа гэж бол харагдаж байна. Дотроосоо ингэж хайрыг ундруулж хайрыг амар хөвж авалцаж тийм гоё мэдрэмжийг айгу мэдрэмээр байгаа. Тийм хүмүүс шиг бол санагдаж байна. Тэгээд яалтчгүй ингэж одоо хүн чинь жоохон ингэ ностальжиар ч гэсэн жоохон боддог штэ. Гэхдээ ингэж 1-р 3-р группийн маань болохоор ингэж ностальжиар ч гэсэн биш. Зүгээр юм өөрөө өөртөө албаар ингэж өнгөрсөндөө ингэ жоохон байлгаад байгаа юм шиг санагдаж байна. Ингэж өнгөрсөн мэдрэмж, өнгөрсөн бодол, өнгөрсөн дурсамжтэй тэрийг албаар ингэж өөрөө дахин ингэж тоглуулад өөрийнхөө юм галт цоёг унтрааж байгаа юм шиг бол санагдаж байна. Тэгээд энээсээ бол яг ойлгох зүйлсээ бол ойлгочихсан өөрөөсөө бол хайрыг ундруулмаар байгаа ч гэсэн баймаар байгаа л та. Гэхдээ ингээд ерөөсөө юм зам зууртэй олдох тиймэрхүү хүнийг биш яг юм амьдралын туршид ингээд цуг байх тэр ханигаа амар хайж байгаа энергийг бол надад амар мэдрэгдэж байна. Тэгээд ингээд тэр хайрын төлөө тэр гоё хайрыг мэдрэхийн тулд би юу ч хийж чадна, юу ч хийхээс буцахгүй ямар ч хүнд даалт байсан би бол даамаар байна гэсэн тийм гоё юм шиг, desperate юм шиг жоон тийм энерги байна. Яагаад ч юм ингээд доторхоо би яг бүтэн бас л хайрлаагүй байгаа болохоор гаднаас хайр хайгаад байна уу эсвэл доторхоо үнэхээр хайрлчихсан тийм болохоор ингээд үнэхээр гоё юм, хүнтэй гоё юм нэгдлийг хүсэж байна уу гэдгийг бол би бас яг хэлж бол чадахгүй байна. Гэхдээ ямар ч байсан айгүй хайрыг өгөж бол авах гэсэн хүсэл нь бол зөндөө их байна гэдгийг бол харж байна. За тэгээд одоо яг ирж байгаа шинэ зүйлс нь юу вэ гэдгийг бас харцгаая. 3-р бүлэг маань сонсож байгаа хүмүүсийн маань яг хүсдэг тэр зүйл нь бол яг ирж байна гэж бол би бол хэлж чадхаар байна. Тэр нь яг юу вэ гэхээр ингээд logical thinking тэр эгогоо унтраагаад яг сэтгэлээсээ бүх зүйлийг яг болоосоо бүтээсэй гэж хүсчихсэн энерги надад амар их мэдрэгдэж байна л та. Тэгээд ерөөсөө өөрийгөө тусгаарлахыг хүсэхгүй байгаа ямарваа нэгэн ачаа тэр саад нь ингэж яахыг хүсэхгүй байгаа тийм гоё хайрыг үнэхээр яг гоё юм хайрыг мэдрэмээр байгаа тийм хүсэл байсан юм болов уу гэж бол би бол бодож байна. Тийм тэрийг нь мэдрүүлж өгөхөөр тэрийг нь гоё баталж өгөхөөр тийм хүнийг хүсэжсэн байхаа тийм гоё хайрыг хүсэжсэн байхаа гэж бол мэдэгдэж байна. Тэгээд яг ингээд өмнөх харилцаануудаас ингэж жоохон шархавсан байж магадгүй нэлээд ингээд одоо юу гэмдэ энэ дээр ингэж justice үзэж гараад ирсэн байгаа байхгүй юу? Юу гэсэн үг вэ гэхээр ингээд өмнөх харилцаануудаасаа ийм 50-50% яг ийм өгөө аваа таарсан тийм харилцаанд байж чадаагүй яг ийм жоохон өөрийгөө илүү зориулж гаддаг байсан, өөрийгөө хүсэр хайчих гад байсан тиймэрхүү энерги амар мэдрэгдээд байгаа байхгүй юу? Тэгэхээр яг ингээд өөрийгөө бүр ингээд өөрийнхөө бодол санаанаас ингээд чөлөөлж чадахгүй болтлоо тийм амар шархалцсан байсан хүмүүсээ гэж бол харагдаж байна. Гэхдээ ийм шархалцсан байсан ч гэсэн өөрийгөө үнэхээр туулаад өөрийнхөө ангаах хэвээр юмнуудыг ангаагаад ингэж дахиад гоё юм хайрын зүгээс ирж байгаад нь бол үнэхээр гоё баяр өргөмөр санагдаж байна. Мундаг байна. Тэгээд гэхдээ яг ингээд ийм гоё хайрыг ингэж дотроосоо ингэж авч чаддаг болсон ч гэсэн яг ингээд хүсээд байгаа нэг юм ирэхгүй байгаа ч өөрөө чи санааг ингээд амар их зовоогоод байсан гэж бол харагдаж байгаа байхгүй юу? Гэхдээ тэр юм чинь бол ирнэ. Тэр юм чинь ер нь бол баг одоо ч байгаа гэж бол харагдаад байгаа байхгүй юу? Яг үнийг хэлэхэд ингээд одоо хүртэл яг ингээд зүгээр ингээд өөрт чинь ингээд өгөгдсөн байгаа. Одоо энэ ингээд харах юм бол энд 4 аяга байгаа байхгүй юу? 4 аяга маань болохоор ингээд Rider Waite-ийн яг юм тэр хүзүүр дээр бол ингээд 3 ширхэг ингээд аяга ингээд хажууд нь байгаа. Урталт нь байгаа. Тэгээд үүлнээс ингээд нэг ингээд гар гарч ирээд аяга өгч байгаа тиймэр байдаг. Тэгээд тэрийг бол яг ингээд тэр хүн нь бол тоож байгаа шинжүүл нэг байдаггүй те. Яг тэр зураг шиг ингээд уртчин байгаад байна, уртчин өгөөд байна, уртчин байгаад байгаа юмыг хүсээд
Тэгсээр нэг тоохгүй байгаад тах юм а гэсэн ийм энерги бол амар их гарч ирж байна. Ингээд хүсэж байгаа зүйл чинь, хүсэж байгаа амьдрал чинь, тэр хүсэж байгаа хайр чинь яг урд чинь байгаад байна. Яг урд чинь бид нэр гаргаж өгөөд байна. Гэтэ тэрийг нэг л тоохгүй байна да. Нүдэ нэгэнд нээгээд сайн хардаа гэж байгаа юм шиг амар санагдчихэв. Тэгээд яг ингээд итгэл найдвараа жоохон алдсан байсан. Тэрийгээ сайн ингээд буцааж өөртөө шингээгээд итгэл найдвар өөрийн чинь ингээд ямар нэгэн байдлаар эргэлзээ, тийм тэнэгэлзээгүй болтлоо. Бүр ингээд тийм тэнэгэлзээгүй болтлоо. Сайн итгэж найдалтаа чамд ингээд мэдрэгдэж байгаа, чиний хүсэж байгаа бүх зүйлс чинь чамд ирж байна гэж яг сахиус нь хэлүүлж байгаа юм шиг бол сая санагдлаа. Тэгээд таны яг ингээд хүсэж байгаа зүйлс чинь яг нүдэн дээр чинь ингээд байгаа тийм энерги бол амар их байгаад байгаа байхгүй юу? Тэгэхээр яг ингээд нүдэн нэгээд илүү харахал юм шиг бол санагдаж байна. Гэтэ ер нь нөх амар хийх ангаалт мангаалт бол нэг үнэндээ бас харагдахгүй яг үнэ хэлэхэд. Тэгэхээр яг ингээд эргэлзээгээ сайн арилгаал яг итгэн гэдгээ бат сонгоод байхад бол нөгөө зүйлс чинь бол бүр ингээд гулцаал ингээд өрлөв чинь урсаал ирчих байхаа л гэж бол бодогдож байна. Харагдаж байна ерөнхийдөө бол. Тэгээд ирээдүйд ирж байгаа шинэ зүйлс нь хэм бол яг ингээд өөрөө чинь ингээд хүсэж байгаа зүйлс чинь байгаа шүү гэдэг нь бол мэдэгдээд одоо энэвэрч гисэн очиж байгаа байх. Гэхдээ ер нь бол илүү их сайн нүг юм баримт татлагаанууд ингээд жоохон очоод ингээд юмны ингээд юу вэ? Одоо юу гэнгээ учир начрыг айгуу сайн тайлдаг штэ. Тэрийг сайн тайлах, тийм тайлбарлал нэлээ очно гэж бол харагдаж байна. За тэгээд дараа нь болохоор ингээд сахиус нь яг юу гэж хэлэх үү, юун дээр анхаараа гэж хэлэх үү гэж хэлгээд сахиусныхаа зөвлөгөөг бол харж үгүй. Сахиусныхаа зөвлөгөөг харахад бол ийм картуудыг бол гаргаж ирлээ. Тэгээд 3 дугаар бүлэг маань сонгосон хүмүүс маань 2 дугаар бүлэгт нэлийн татагдсан байж магадгүй. Бас 1 дугаар бүлэгт гэсэн жоохон татагдсан хэсэг хүмүүс бас байж магадгүй. Тэгээд тэднийг хэрвээ үнэхээр сонсомоор санагдав юм бол сонсох ёстой мессеж нь байгаа байхаа гэж бодож байна. Тэгээ бас сонсоод үзээрэй гэж хэлье. Гэхдээ ингээд яг 3 бүлгийн маань энерги ингээд жоохон яг энэ сахиусны зөвлөгөө харах дээр ингээд жоохон адилхан дуу гарч ирж байгаа ч гэсэн яг дотор нь гарч ирж байгаа мессежүүд нь бол шал өөр байгаа. Гэтэ ер нь яг ингээд угаасаа хэртэлтийн сизон болж байгаа болохоор хүмүүсийн энерги бас жоохон унтсан байдгийг жоохон тэрүүгээрээ байх шиг байна. Тэгээ сахиуснуудаас итгээрэй гэдгийг аягүй сануулж ах шиг байна л гэж бодож байна. Тэгээд 3 дугаар бүлгийн маань сахиуснууд болохоор яг юу гэж өгнө гэхээр эхний карт нь болохоор ингээд direction гэсэн байгаа. Ингээд зүг чигийг ингээд аягүй өөрөө хайж байгаа мөртлөө яг зүг чиг нь гарч ирэхээр тэрийг ингээд өөрөө анзаарахгүй өөрөө үл тавгаад байна шүү. Зүг чигийг чинь бол бид нэр гаргаж өгөөд байгаа шүү. Зүг чигээ ингээд нүдэ нэгээсээ хараарай, зүг чиг чинь бол бэлэн байгаа тийм шүү гэдэг бол аягүй сануулж байна гэж бол би бодож байна. Тэгээд дээрэс нь 3 дугаар бүлгийн маань сахиуснууд нь жоохон ууртай байх шиг байна. Жоохон юм твцсэн, яарсан, тиймэрхүү байх шиг байна гэж бол би бол бодож байна. Би бол аягүй тайван ярьдаг хөөн гэж боддог байхгүй өөрийгөө. Гэхдээ ингээд ялцчихгүй юм амар юм хурдан темптэй яриад тахлаар ингээд жоохон би өөрөө барыг сандраад байгаа юм шиг тийм мэдрэмж төрж байна. Тэгээд change гэж байгаа байхгүй юу? Ингээд өөрийгөө ингээд өөрчлөхөөс битээ. Жижигнэр ч гэсэн чи өөрийгөө байнга өөрчилж явж байдаг. Өөрчлөхөөс бол битээ байгаарай. Дараагийн хийж байгаа алхам бүрээрээ өөрийгөө өөрчилж байдаг шүү. Зүгээр ингээд нэг өөрчлөлтийг яг ингээд илүү том өөрчлөлт гэж бодож битгий илүү байгаарай. Өөрчлөлтийг байнга л хийж явж байдаг. Өөрчлөлт бол чиний амьдралын ингээд нэг хэсгээ. Юм ингээ хүмүүсийн амьдралын нэг хэсгээ. Өөрчлөлт бол чиний айх юм биш. Чи зүгээр л өөрчлөлт гэж бодохгүйгээр зүгээр л хийдэг юм чинь гэж бодоод л хий гэж бол хэлж байна. Тэгээд дараагийнх нь болохоор doubt гэж байгаа байхгүй юу? Ер нь бол ингээд эргэлзээ байгаад байна гэхлээр яг юм жоохон 3 дахь миллиметр ингээд жоохон алсын хараа тэр зүйлс дээрээ жоохон блоктэй байж магадгүй гэж бол бодож байна. Тэгэхээр ер нь шилэн үзүүн бас нэлээд өвддөг ч юм уу те хөдөө хөшдөг тиймэрхүү юм бас нэлээд байж болохоор эсвэл нүдэн жоохон өвддөг. Яг ингээд нүдэнд нь юм орсон юм шиг санагдаад байдаг. Саяас миний нүднээс жоохон нэг юм гараад ирлээ л гэж бодлоо би бол. Нүдэнд таринсаа юм орсон байсан юм шиг санагдаад авсан ч юм байна. Ер нь бол тэгж хэлж байна. Ингээд эргэлзээ гэдэг чинь яг юм дүнгүйжийн нүдэнд орсон жоохон юм шиг л юм байдаг шүү дээ. Энийг аваад хайчихад
чи үнэхээр гоё юм цэвэр тэлмээр харж чадна. Бүх юм чинь байгаа гэдгийг харж чадна. Бити эргэлзээрээ гэдгийг айгу сануулж байна. Тэгээд challenges, hardship, companionship гэж байгаа байхгүй юу? Энэ гурван нь болохоор яг ингээд ямар ч хэцүү зүйлсийг туулсан ингээ хэцүү харагдуулдаг хүмүүс гэж бас байдаг штэ. Тэрэн шиг яг ингээд бити ингэж өөртөө хэцүү биш байгаа юм шиг байгаарэ. Хэцүү байгааг нь бид нар мэдж байгаа. Ингээд ийм хэцүү зүйлсийг туулсан юм чинийх нь эсрэг ингээд гой кармагийн тий одоо ингээд сайн кармагийн ч гэсэн бид нэр аваачиж өгнө. Итгээрээ. Ямар ч хэцүү зүйлс байсан өөртөө итгээрээ. Өөрөө чинь яг ингээд өөрөө ч гэсэн ингээд бүр хэцүү биш гэтлээ ингээд итгэцэн ч юм уу тий. Тэгтлээ өөрийгөө ингээд ядраацсан тиймэрхүү мэдрэмж байвал зүгээр л яг тэр нь хэцүү байна гэдгийг ингээд өөртөө хүлээн зөвшөөрөөд өөрийгөө тэр хэцүү байгаа мэдрэмжийг мэдрэх боломж олгоорой гэж аягүй хүсэж байгаа шиг байна. Тэгээд яг ингээд бүтэн өөрөөсөө бас яг ингэж хайрыг хайгаагүй, бүтэн яг ингээд хувь хүн болж бол яагаагүй байна гэж бол хэлэхээр байна. Тэр нь яагаад вэ гэхээр ингээд гаднаас хайр хайгаад байна. Яг дотроосоо хайр хайгаагүй байна. Дотроосоо өөрийгөө хайр гэдгийг яг бүтэн мэдрээгүй байна. Ингэж эргэлзүүлж байгаа, айлгаж байгаа бодлууд чинь бүгдээрээ яг тэрнийх нь шинж тэмдгүүд юм аа гэдгийг бол амар ихээр бол хэлж байгаа шиг санагдаж байна. Тэгээд яг бүтэн өөрийгөө хайрлаж байгаа чинь л өөрийг чинь яг ингээд тэр гоё healthy, гоё хайр руу хүргэж өгдөг шүү гэдгийг сануулж байна. За тэгээд уншлахын дуслаа. Баярлалаа. Баяртай.